Гэрээг Зэсэрдний хувь хувьцаат компанийг төлөөлж тус компанийг гүйцэтгэх захирал Төвшин Жаргал, Blue Diamond Group-ыг төлөөлж тус группийн ерөнхий захирал Санж Жавнар байгууллаа. Ингэснээр жилд 5,000 тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг барьж байгуулах ажил ирэх 5 дугаар сараас эхлэхээр болж байна. Төслийн нийт хөрөнгө оруулалт 45 сая $. юм а. Өнгөрсөн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Эрдэнэт үйлдвэр, Орхон аймгийн иргэдийн төлөөлчдийн хурал, манай Зэсэрдний хувь компани 3 талд гэрээ байгуулсан, эсэлцэн өдрийн агуулгыг ашиглах гэрээ байгуулсан 20 жилийн хугацаатай. За ингээд энэ гэрээ байгуулагдсны дараачаар хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхээр бид нэр хагас жил орчим хугацаанд ажиллалаа. Ингээд энэний үр дүнд жилдээ 5,000 тонны хүчин чадалтай катодын зэсийн үйлдвэрийг барьж байгуулахад 45 сая $. Хөрөнгө оруулалт хийхээр Blue Diamond компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурхад бэлэн болоод өнөөдөр энэ ёслолын үйл ажиллагаа болж байна. Зэсэрдний хувь хувьцаат компанийн катодын зэсийн үйлдвэр ашиглалтанд орсноор 4 жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхөж шинээр 140 гаруй ажлын байр бий болж 40,000 гаруй хувьцаа эзэмшигчид жил бүр ноогдлоо шиг хүртэх юм а. За жилд доод тал нь 7 тэрбум төгрөгийг улсын орон нутгийн төсөвт төвлөрүүлэх тооцоо гарчээ. Үйлдвэрийг барьж байгуулахад 18 сарын хугацаа орно. Харин цаашид хамгийн багадаа 20 жил доктортой үйл ажиллагаагаа явуулна гэдгийг талууд хэлж байлаа.